Манай жолооч Баатрах ингээд жоохон ядарсан. Сууж 60-ууд одоо 1000 хэдэн зуун километр явсан байна та. Тэ 1000 гаруй километр тэ. Сүүлийн 2 хоног 1000 гаруй километрийг ганцаараа явсан. Одоо Баатрах хэдэн настай вэ? 65 настай. Тэгээд энэ ардалд хөгшнөө дагуулад явж байгаа манай ягаа их ч ус явж. Одоо манай аяллаа жолоочоор явна гэхэд би яах бодож ирсэн энэ хоёр өгшин энэ аяллаа хэн ая даах болоо яандаа гэж бодож ирсэн. Манайс илүү юм байна. Энэ хоёр ч хоёулын нийлээ мэд холон дээврийн жолоочийг мэдхгүй зам чалга, мэдхгүй аймаг сум чалга арай л нөгөө мэдхгүй өвс урмал алга бол энэ тхийн гол энэ тхийн гол энэ тхийн гүүр тийг гүүр гэдэг энэ бид нар бол жолоочийн сонголт бол явж ер нь хамгийн айхтар ундаг зөв сонголт ичсэн. Хамгийн хашир туршлагатай зам мэддэг тийм туршлагатай жолоочтой явж байгаа. Тэгээ сүүлийн 2 хоног би ер нь нэг хаа өрхөө хилч нүхээс биш. Замынхаа зөв буруугаа сонирхсон ч хүү ямар замаар явж байгаа ганц удаа асуусангүй. Тэгээд ерөөсө 100% найдал хайцсан. Нэг кавин дотор нэг чихэтэй мах явж байгаа юм шиг явж штэ. Аялал маань ийм хөл байдлаас ашиг болж байгаа. Хамгуулыг би ерөөсө боддоор нь ургаж байгаа нь бол ерөөсө үзээгүй. Кино болон телевиз бусад юмнуудаас энэ төр өнхрөө явж байгаа бичлэгүүд нь бол зөндөө үзчихсэн. Тэгээ сая яг ургаж байгааг нь замын хажууд ингээ харлаа. Тэгээд хамгуулын үндэс их мөчтгөн байдаг. Нөгөө хамгуул яагаад тийм мөчтгөн үндэстэй тэгээ өөрийнхөө ургадаг вэ гэхээр өөрсдийнхөө үр жимсийг нөгөө аль болох үрээ их газраар тараахын тулд мөчтгөн үндэстэй ингээд чадлагаараар том болж өөрийнхөө ургадаг. Тэгээд намар болоод өвөл болоод юу яхаар хүчтэй салхи гараад ингээд цасан шуурга шуурж ирэхээр хамгуул үндсээрээ тасарч унаад тэгээ өөртөө үрээ тэгээд зам дагуу ингээ өнхөрдөг. Тэгээ өнхөрч явж байхдаа аль болох хол газар ингэж өрөө тараахын тулд ингээд өнхрөө явдаг гэсэн ийм тайлбар уншижсэн. Тэгээ сая яг боддоор нь үтсэн хамгуул нэрэл өөрийнхөө ургад юм байна. Шилмөст модайтай бас нэг замаараа дундаа бас өөрхөн жижигхэн өрнүүдээ их хэмжээгээр одоо агуулсан байт юм байна. За тэгээ дээрээс нь үндсийн зулгаагаад үтсэн чинь өстаны эрхийн урын тэр том өөрийнхөө ургаж байгаад эрхийн урын хэрэг юм үндэстэй. Тэгээ зулгаан гол шууд зулгаатай гараад ирд юм. Нэрэл энэ чинь нэлээд том урагчвал эхний хүчтэй салхинаар өнхрөөд явах юм байна. Ургамлыг бид нар амьгуул гэдэг. Тэгтэл бас л үр жимсээ тараах үр удмаа үлдээх бас л нэг төрлийн бас ухаан зарчлага хэрэгтэй юм бол бас хамгуул бол надад их сонирхолтой санагдлаа. Come for me when the moon is full, the night is cold and the air is still, and I'll believe you are saving me. За миний зүүн гар талд алдарт шалын хоолой буюу одоо энд шалын хөндий харагдаж байна. За шалын хоолой, шалын хөндий гэдэг бол мэдээж 1921-ээс 1990 оны үе Тэрсма 50-60-аад оны үеийн социализмын үеийн уран зохиолуудаар бас би нэлээд олон удаа уншиж байсан. Яг ингэ шал дэвсцсэн юм шиг юм хатуу шаварлаг хөрстэй. Тэгээ энэгээр бол холын дээврийн жолооч нар явах их дуртай байсан. Ягаад гэвэл хөрс их сайтай учраас машин их сайхан явдаг. Засван замаар явж байгаа юм шиг юм явдаг. За тэгээ тухайн үед одоо социализмын үед холын дээврийн жолоочдыг энэ хоолой хөндөөр явахыг хоригддаг байсан. Шалтгаан нь болохоор энэ хоолойд бод зэр гөрөөс одоо бүхэн гээл тухайн энэ үеийн одоо тэгэл аргал ангираас ахуулаад за тэгэл чон үнэг гэд бас байгалийн дархан цаазд бас дархан цаазгүйч байлаа гэсэн юм байгалийн олон амьтад сөргөлэн амьдардаг юм үсэнд хөндий голоороо хөнлөө урсан голтой жижигхэн нуур цөөрөмтэй бид нар бас энэ хоолойг хойд хэсгээр нь буюу уулынхаа хойд билээр нь нэвт туулж өнгөрөөд одоо бас гоолтон зүрх зөрөөд явж байна. Тэгээд алдарт шалын хоолой буюу шалын хөндөөр өнгөрч явна.
За бид нар Баянгар аймгийн нутгаас гараад одоо Говьолтой аймгийн нутаг руу орж иж байна. За Говьолтой аймгийн нутгийн эхний сум болох Дэлгэр сумын нутаг руу орж ирээд Тэвхний хөндий гэдэг нэртэй хөндийгээр явж байна. Энэ ястаа нэг тэвхэн тэвчгэн тэвхэн тэвхгэр мэвхгэр гэдэг үгтэй ойр зуустай тэв дэвшгийн хөндий. Зам нэрээс өксөр уруу гэж бараг байхгүй нэ. За нэг ойрцоор 20 орчим градусын өксөр байх үе байна уу. За тэгээ бусдад бол өксөр уруу бараг байхгүй. Өксөр уруу байхгүй гэхээр зөв энгийнүүдээр ажиллахдаггүйсэн ч гэсэн машины моторын даралтаар бас сайн ажилладаг. Одоо бол моторын даралтууд 2.7 тоо яг сайхан жигд баригдчихад ингээд явж байна. За одоо бол их жаргалын замаар явж байна. Сая бас энэ Говьолтой нутаг орж ирж Баянгороос гараад бидэд бас их үүлтэй их зовлонтой замаар явлаа. 250 км газар тий. Тэгээ одоо 76 гэж нэг Баян Алтай нутаг руу ороод 20 км явчих. Тэгээ 250-ийн 53-4 км газар бол шороон замаар өстой. Бас л нэлээд удаан өдрийн одоо талаас илүүгийн зам дээр шахуу өнгөрөөлөө. Зам бол жоохон хэцүү байд юм байна. Гэхдээ яг бүр амар хаттай нухчаатай ус туулуулаад ч юм уу ийм амар экстрем замын удаа гайг бол тэ. Тэгэж яг удаан явд юм байна. Замд бол машин дэрэг зөрөх нь хэрс цөөрөөд бас нутаг жоохон алслагдж байгаа нь анзаарэгдэж байна. Одоо харин хаа очиж гинтгийн 250 60 км явсны дараа гинтгийн ийм зам гараад ирсэн. Үнээр гой санагдаж байна. Бүртих одоо юу байхгүй. Хөдгөр байхгүй, дом байхгүй тий. Тэгээд жолооч маань хэлж байгаа Говьолтой хүртэл одоо дахиад нэг 120 км цаг гэдэг чинь засмал замаар явна гэдэг чинь бид чинь цаг орчим цаг гараа яваад орхонд одоо хоёр уулын хоорондын хөндий уулс тэв дэвшгийн зэлийсэн тал байсан болов уу дээгнүүд одоо ч бас тэгээд ан амт ховордож штэ. Хождаар бол эн чи бараг л нэг зээрг үрээсэн сөргөлж яхаар байраа те. Тийм сайхан одоо тэвхгэр тэвшин тийм тал байна да. Тэвхний өндөө гэж нэрлэж байгаа гэсэн. Одоо нэг 120 км явна. За тэгээд Нисвэрэнгийн бараа харах нь да. За бид нар Говьолтой аймгийн захад Алтай сумын одоо Алтай хотын захад ирээд байна. Тэгээд ямар ч гэсэн энд бол наадам болж байхдаа таарлаа. Говьолтой аймгийн Тодманлай уяач Батардны одоо Тодманлай найран зориулсан одоо морины уралдаан болж байхдаа таарлаа. Одоо морьд орж ирж байна. Бас хязгаар насны морь уралдаж байна. Бид нар бас хямартаа сайхан явж баярлж байна. Тэгээд морины уралдаан үзэх сайхан байна шүү. Хол замд явж байхдаа сайхан байна. За сайн байцгаана уу. Сайхан надж гинөө. За борнуудаа барьч уу. За ямар мамруу. Өөрөнгө Батөрийн боргээр надад. За шүү ам үзүү. Аман гүтээ таад. Ам үзүүрээс. Говьолтой аймаг халиусан бат. Говьолтой халиусан. Тий. За дараа нь 3-аар. 3 ирсэн. Нөгөө сод ирээ алтар.
Сод хоёрын хамтран. Дөрөв нь. Олтай аймгийн Алиунсан. Алиунсан. Язрам гялаг. Ясар га. Таны Давд дээр ховд аймгийн Жамдман сумын яаж Махбодын гүрэн. яа гэж. Энэ жил бас улсын наадмаар завгүй байсан. Ер нь наадам үзэж амжаагүй. Тэгээ дараа нь уяачдын наадмаар өдөөс хойш болоод бас амжихаа өгсөн байсан. Одоо харин энэ аймгийн наадам, сумын наадам, за энэ ч ихтэй уяачийн наадам гэж. Ихтэй уяачийн наадам гэхэд бас бараг манай хотын наадам шиг том өсөр болт юм биш тий. Сайхан наадж гэнэ. За сор харвага гүзээ дуусаагүй байгаа юу? Арай дуусаагүй байна. Арай дуусаагүй нэ. За хэлцээ. Зөвсгчний алдраа спортороо JM International компани харваач Монгол Улсын мэргэнд норчмаа. Монгол Улсын мэрэг ерөөсөө араас нь яваад шууд орол Монгол Улсын мэрэгэн дээр хүрээд ирсэн байна шүү дээ. За харваа ямар шиг байна? Сайхан боллоо. За. Монгол Улсын тодмонлоо яаж солигдсон мэлалгын наадам хийж байгаа. Батэрт Хэр оноо тодмонлогийн наадамд өргөн дэлгэр болж олон харваачд оролцлоо. За Монгол Улсын мэрэгэн Батбаатар. За сум хэл мэрэгэн байна. Наадам ямар шиг болж байна? Мэргэн байна мэргэн. Наадам сайхан болж байна. Манай Улаанбаатараас ер нь нийлээд 100 гаруй харваач оролцлоо. Олон гэсэн. Тий олон ирсэн. Өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Тий. Миний малгай ямар өчтэй малгай байна? За улсын мэрэгний тэмдэг. Энэ одоо улсын тэмдэг юм уу? Та өөрөө зохиогоо тавьчих уу? Үгүй энэ ер нь манайхан ярьж байгаад нэг загвартай болъё. Мэрэгчүүд одоогоор бол янз янзын ерөнхий хэлбэрний ийм болгоч дотор янз янз байгаа таалтай. Тий. Тэгээд Дорнод аймгийн орон дархан Эрдэнэ бэлэг гэдэг залуу энэ хийсэн. Тэгээ ерөнхийдөө энэ чуулганаар хэлэлцэж иймэрхүү загварын батлыг гэсэн. Ийм бодолтой байна. За энэ одоо хичнээн ланг мөнгө орсон байна. Мэдхгүй. Тэгээд би сонирхож асуугаач. Хэмжээг хэмжилтгүй байна. Хэмжээгээ мэдхгүй баян гэдэг шиг. Энэ тиймэрхүү юм би мараахан л та тэгээд. Тэг хийгээд өгсөн баярлалаа гэж авсан тэгээд. За. Тий. Хэмжээг нь асууг авдаг. Тий. Таны номны тухай. Ном Дундгав аймгийн Чойдорж гээд мастер. Ном уртлаач. Уран хүн байдаг. Тэрний хийсэн ном. Одоо би чинийг олон жил барьж байна. Нөгөө эвэр энэ төр орсон ном. Тий одоо жинк яг эвэр хэлэхтэй гэдэг нь энэ хэлж байгаа. Энд нь бол малын үхрээс хөрмөс тэгээ голд нь хулсмод тэгэж ийсэн да. Сайн ном аа. Ер нь ийм ном ямар шиг үнэтэй байдаг юм. Сайн хийсэн номнууд. Одоо ерөнхийдөө нэг 700 гаруй байх шүү дээ. Үнэн үү? Тэг үнэн. Бас үнэтэй байдаг юм. Үнэтэй. Сайн ном бол үнэтэй шүү дээ. Сайн ном бол сая ч гэсэн харваач авах байлгүй дээ. Сайн юм чинь тий. За энэ хоёрын өнгийн гараад ирэхээр энэ увсынхны 6 хантаа гэр. За зарим нь баг 8 хантаа мантаа болж байна. Энэ мондаг том гэрүүд дээр муухай айлын байшингаас том гэрүүд гардаг. За энэ гэрүүд ямар ч орж ирсэндээ энэ бас л нэг мондаг том гэр өрсөн байна. За энэгээр хин юм шууд дээрээс нь тавиад орчихлаа. За сайн байцгаана уу? Сайхан наадсааж гинөө. Наадмын завсар сувлаг цаа болж гинөө. За. Хуучин найз мөн сууж гинэгүй юу? Хоол идэлгүй нэ. Шууд эренгүүт аад үзчихнэгүй. Гараа. Барха хиттэй. Сайн явж байна. Сайн явж байна. За. Андын наадам нутагтай болоод тэгээд тэрэнд оролцоод найз нөхдүүд бүгд л ярьчихэд ах шиг. Ер нь хүн наадам өргөн болж байгааз. Тийм байна. Өргөн болж байна. Ч одоо хотын наадам шиг болж байна. Харин сайн. Ангай ашиг юм дөө эндээ. Энэ аймгийн Голтой аймгийн Морь өрөөний газар. Тэгээд энд бүх наадмынхаа бүх арга хэмжээг энэ дээрээ төвлөрүүлээ хийж. Камера тавиад цайц суул. Камера тавьчихар мод гарч байгаа. Энэ хүмүүс цайж. За одоо камера тавиа сайхан цайц суугаад. Тэгээд дараад нь өргөжлөөд ярьж. Голтой аймгийн Шарах сумын уугуул Монгол улсын тодмонлоо яач Алтай констракшн компани ерөнхий захирал Батэрдэн гэдэг манай найз маань одоо төрсөн нутагта өөрийнхөө тодмонлоо
цолны мялаалга Цэнгэлийн баяр наадам гэж энэ наадмыг нутгийн зам олонтойгоо тэмдэглэж байгаа. Тэгээд одоо дэлгэр сайхан болж байна. Олон газраас бүхэл одоо сумдуудаас за тэгээ өөр аймагаас ч гэсэн мордууд бөхчүүд ирээд ингээ сайхан болж байна. Ер нь бол 200 гаруй мэрэгэн суран гэхэд 200 гаруй харваачид 17-8 улсын мэрэгдүүд ирсэн. Улаанбаатар 100 гаруй харваач ирсэн гэж шүү дээ. Тий. Улаанбаатараас тэгэхээр 100 гаруй харваач ирсэн. Тэрэн дотор нэг 17-8 одоо улсын мэрэгд, хошоо мэрэгэн, дархан мэрэгэн даваа хүүгээс давхлаад ингээд мэрэгдэд ирсэн байна. Үнээр гайхамшигтай сайхан өргөн дэлгэр наадам болж байна. Гээ сайхан байна да ингээд лаач юм сайхан. Чидхөө нэрээ нэг сорин. Шууд зам тааралдал одоо гаветыг аялуулна гэдэг чинь бас хямртай биш үү? Тийм үү. Өөрийн таван жингээр наран надуулж алтарсан үдшийн бүрийг тасартал сараса тулж алдарсан зулай цагаан алтайгаа би зүудэлж сэрдгэн юуных вэ ая алтаймен азар заяасан нутага тэрч таниган даахгүй чигээсэ тэч явдаг шүү сэтгэлдээ Гавьяатай хамтрал болж байна. дахиад дуулаад За баярлалаа. Хааж таарлцсан Батэрднэ бас ийм сайхан энгийн эр хүн шиг байдаг занд чинь одоо телевизийн уран бүтээлч бид нар бол их хайртай байдаг. Аанч тарс одоо банзаа хоёр бол хаан шинэттэй наргантайгаа дуутайгаа хууртайгаа нэг эр хүн шиг их цангуу элдв гоёл чимэггүй ингээл сайхан дарах явдаг чих хайртай байдаг шүү. Ийм болохоор ард түмч хайртай байдаг. За баярлалаа. За амжилт хүсье. Аялалд нь амжилт хүсье. Сайхан аялаарай. За манай нутгаа дэлгэр сайхан аялаарай тий. За бид нар одоо Говьолтой аймгийн Жаргалан сумын нутаг аймгийн төвөөс хойшоо гараад 100 гаруй километрт одоо Хүнхрийн аршаан руу очих гээд явж байна. Тэнд бас нэг сувлал амралт байдаг сургатай байж байна. Ер нь Хүнхрийн аршаан бол хаасаагүй ходоод эдийн засгийн дотор эрхтнүүдэд одоо маш сайн гэдгээр алдартай. 200 гаруй жилийн өмнөөс Монголын хаадууд одоо ноёдуудын очиж ходоод дотор гиссэн эмчилдэг байсан газар. Энийг зорж шээд явж чинь замдаа бас байгаль үнэхээр өрмөц. Говьолтой аймгийн байгалийн тогтцдог бол бас маш сонирхолтой сони юм л да. Тэгээд энэ бол Хүнхрийн одоо амралт руу явж явах зам тохиолдохын том хавцал байж байна. Сая тэн дээрээс бид нар уруудж ирсэн. Тэгээд доошоо уруудаа энэ доороо ийм битүү одоо юу унсан хайлаас ургасан ийм хавцал байж байна. Тэгээд ийшээ дахиад өгсөд гарахаар юм байна. Иргэд байгалийн тогтцол үнэхээр гайхалтай өсөлтөд говь хангаа хасалсан ийм газар ч бид нар хойшоо аршаан дээр Хүнхрийн аршаан дээр очиж нэг хончгоод аршаан дээр уучгаад тэгээд ийшээ тойроод одоо нэг алдарт Ирэн нуур руу явна. Үнд утсан сүлжээ ажиллаж ямарсан тий. Үүд дохоод өрчлөө. Утсан сүлжээ ажиллаж байна. Ямар сони энэ жалганд энэ ч сүлжээг үзэндөө байсан. За тэгээ Ирэн нуур орно. Энэ нөгөө Ирэн нуураа гэдэг. Тэр Ирэн нуурын дээр очиж зураг авна. За тэгээд цаашаа тойроод Говьолтой таашийн захиргааны станцаас усаар станцын зургийг бол нодлон жилийн манай нэвтрүүлгийн сартуулын баг их авсан байсан. Тэгээд энэ удаад бид нар бол захиргааны станц үндсэн төвшнгөөсөө хязгаарч дүүрэхгүйгээд хэлэн болоод тэр станцыг барьсан инженерийг бас хэл амд оруулж исэн. Болол одоо захиргааны станц бол дүүрээд бүр тэр хаалтаасаа 1 м гаруй өндөр зузаан усаар ингээд давтсан
загас нь өсөж байгаа зураг байна. Тэрийг очиж зураг авъя гэж бодож байна. Тэгээд цаашаа олтон одоо үссэн дараагийн газар яваа гэсэн үг чинь ингээд аялал иймэрхүү үргэлжлэж байна. Тэгээд сая савгааг өргөж байгаад энд нэг амсгийн төр амсгийн завсартаа нэг ийм жимс байхыг хараад гүйжчихэд манайхан харамг энтер гэж би одоо харамг яг муу юм уу биш үү мэдэхгүй юм час улаан өнгөтэй үнэхээр гоё үзэлтэнтэй өнгөтэй юм жимс байх юм. Харин ам тол өнгөшгөө биш. Яста амдааны хоёр шиг хийгээд тасан яг лево мэдсэн ууж байгаа юм шиг яста аимшигтай гашуун амттай. Тэгээд мажигаа шахлаа. За астарганы энэ нөхцөл байдал бол үнэхээр үсгэлэнтэй юм. Уулын хавцлууд уулын гадна талаас нь тойрч ирдэг хавцлаад нь дагаж өгсдөг. Хоёр талаасаа дүрж орсон өндөр хайрхнуудыг одоо яроолынх нь билээр уулынх нь билээр өгсөж яваад хавцлаар нь одоо өгсөж явд юм байна. Явж бодвол одоо энэ уулынхаа билээр тулж явсаар гал аршаан байгаа ууландаар хярдаар л туурж очих байх л да. Өдөр зөв Улаанбаатар хотод байхад зөв зураг энэ төр хараад юу гэдэг нь байгаль дэлгэрэнгүй зураг хард юм байна л да. Одоо отгон дэнгэр хайрхан ч гэдэг юм уу, одоо уран булаг хайрхан ч гэдэг юм уу, тийм гаднаас нарсан ил автомашинтай хүн очиж болохоор тийм газарт зураг хардаг болохоос яг үнэхээр ийм сүрлэг байгалийн зураг хардаг ч хүн байна. Бичдэг бол биднэрт олддог ч хүн байна. Тэгээ энэ сайхан одоо гой байгалыг нүдэрээ харах боломж олддог юм. Харин үзэгчтэй хүн ч гэсэн одоо энийг нүдэрээ хараад явж идэг бол гоё юм л да. Манайх одоо яагаад ингэж хадан дээр юм бичтий. Тэгээ хаанаас би энэ нэг л байгаад идэв. За хадан дээр юм бичих нь яг байна. Хаанаас бэлэн байгаад идэв. Тосон будаг үйдий. Одоо нэг бол энэ хад мад тааралт бол юм бичнэгээд будаг мудгаа аваад гард юм яа. Вот хаасаагүй бүх уулын хад чулган дээр янз бүрийн битсэн байд. Дараа нэг иймэрхүү уулын хавцлаар яваад энэс хавцлагч нэрлэнэ үстэй. Өсөөл байна тий.
Авцал дагуул өксөөл нэлээд олон том уулуудын яриалаар өксөн чинь нийлээд нэг хайрхан гээд явж байгаа боловч хэдэн 10 100 уулын нэгдэл байна л да өөрөөр уучихсан. За өглөө эртлэн болсон манай нэвтрүүлгийн багийнхан Хөнхрийн аршаана бас эргэн тойрны газруудыг үзэж сонирхлоо. Дахиад аршаа уулаа. Тэгээд миний Монгол орон бас яасан ч гайхамшигтай бид монголчууд бид ямар ч одоо үндэстэйгээ гоё сайхан газар төрсөн. Ерөнхийдөө хаяа хойргондоо 1000 км газар бидний ирээд нэг амралтын журмаар үзээд явчихдгүү. Тэгээд нэг эх орон гэхээр Улаанбаатар хотоо ойлгодог. Ийм л ойлголттой шахуу явсан байна. За миний хувьд бол тийм байлаа. Тэгээд энэ бол үнэхээр үзэлттэй байгальтай үнэхээр одоо заргагүй дархан цаасд бүс нутаг гэдэг бол аргагүй сайхан юм байна. Энд холоодны аршаа, нүдний аршаа, за тэгээд элэг зүс нойр булчхаа, уушигны аршаа гэдэг ингээд бүгднгээр норж үзлээ. Өчтөр орой уушигны аршаанд харахууд шургаж орлоо хадан дотор нь. За тэгээд өнөөдөр бол одоо бидэд энэ хавь уул усаар явлаа. Хад болгоноос мод болгоноос одоо аршаан гардаг газар юм байна. За дээрээс нь тэгээд энэ доор урсж байгаа энэ түргэн урсгалтай гол бол тэр жигтэй олон аршааны нэгдэл. За баг тэр жигтэй амьд ус явж байна. За тэгээд уул усны байгаль орчин бол үнэхээр гоё юм аа. Одоо миний энэ талд чинь сонгон урсан. Энэ уул бол тэр жигтэй юм сонгоноор баян уулын сонгоноор баян юм юу байх вэ? Тэр зэрлэг сонгон. Хэвээ. Шууд хил дэрвнүүлж байна. Зэрлэг сонгоноор баян. За тэгээд уулын дотор нь сая Украинууд бол өстой битүү ургасан байна. Тэгээ энэ аюу үнэр бол өстой үнэн тансгаа. Хөө зүгээр хангтай байл. Нэг ургуул нь хангтай байл. Яаш гоё нэ. Ингээд тэр жигтэй Украинууд нь бод.
Жаахан удвал энэ ч өстө жаргаж өгөх юм шүү. Би бас могоосоо гараад ирэх юм болов. Иймэрхүү бүтэн дунд чинь. Иймэрхүү бүтэн дунд чинь могоо ихэд. Үзүүлээд. Бас нэг айхтар туулж явахгүй. Яг уг нь төрүүчээсээ бас нэг хөрөмтөх маяг орж ил байна. Жага хөрөмтс нь бол гойма. Маа. Зурлаач тас өгч. Өгрийн дээл. Тэгэл аршаа угаал. Энэ хаяа өнөр өстэй хөө ингээл жимсний өнөр, өв сургамлын өнөр. Тэгэл тийм боос, хачин боос. Зурлаач толгоогоо төгч чинь. За дахиад нэг жоох өхрийн идчих юм уу? Матоглохгүй болоо нь биш гэж угаад. Би жоох өхрийн идчих. Могоос огоо явж явах юм шүү дээ. Бас айгаад энэ л тип. Энэ хараач. Тэнэг том өхрийн бид. Тийм боос. Тэг яваадах. Ийм том. Энэ авьяас бол энэ зүгээр битүү ургасан байна энэ. Хитэн бетанд хүчгэн. Гэтэ юу байдал юм бэ? Ингээд сүхэ харахаар харагддаг. Юугаараа л жоохон дээрээсээ бол харагддаг юм байна л та. Момент энэ доорс бүх юм өрцөн камер хөл турангуудаа өрчихсөн. Энд бас суугна. Тиймэрхүү байгаль донд явж байна да. Ямар харагдчих бас. Сүрлэг юм аа, сүрлэг. Сайхан байгаад одоо ямар ч гэсэн замынхаа талд орж ийн. Тэгэл цаашгаа явна да. Өгсөөл. Энэ момыг нэг аваадахын итчихсэн хөргий. Хүзүү мүзүү хав өрдө баах юм зүүцсэн. Тэгэл яг ажил юм чи тэгэл үзэгчтэй сайхан хүрэхийн тулд бид тэгэл мачиж ин да. Мачилтаа хөндөнө. Тэгүй. Энэ залуу юм болохоор гайгүй л байх л та. Өвгөн энэ хаднах яг хад руу өрдөг. Харуулаа намайг. Наад юу н тоор авирахтай болгоомжтой байхгүй бол наад хадууд аюу уулгад юм байна. Одоо нэг гарт болох. Түн толно. За сэнч ядан дээр гараад ирлээ. Тэгээ лутгой байгаад байна. За ир хүмүүс нөхөс энэний өрөө дээр гараад ирдэг бол. Son of Ecuador. Kami Millada Karangi. Kausanji. Kaumi Kausaita Mirguni. Kaumi Kausaita Karangi. Manda Tata intimi kangi Hey! Oh! Ач цалгад ач. Айн Тэрээс үндсэндээ энэ хадны синж яаж өсдөгөөр би бас л уншижсэн харж ирсэн нөгөө салхины одоо урсгал газарт хадан дээр завсар сорхоо үлдсэн бол салхи идчихдэг. Эрен дээр салхины идсээр гад ингээ удаан хугацаанд ингээд салхины урсгал синж гарсан хөлтөө. Манай монголчиг олон байдаг, далаач гэсэн байдаг тий.
Монгол олон чижтэй. Бас тогтдог. Одоо энэ нэг жишээл унах гад ингээл хагарч байгаа. Тодорхой хэмжээний салхи хийсний дараа энэ дахиад энэ хагарлагын дагуу чулуун доош нөгөө масаараа унах. Тэгээд унаасаар энэ сэнж ингээл аажимд улам томрол явдаг. Маягтай ийшээгээ бас их гоё юм байна. Тийшээ хараарай. Тийшээгээ бол дан хадан тогтсон. Тэгээд нүхэн шууны өрөө зөндөө тий. Нүхэн хаднууд тогтсон. Тэгээ хадныхаа голоор бас юм юутай үлгэн хад чулуу нөгөө илгэн өөхөн судалтай. Хадтай эндээс бол одоо энэ уул өсний хурдас болон насжилт цаг хугацааны байдал илэгдэл энтрээр нь бас энэ геологчид эрдэслэлтийг судалдаг тогтоогддог байж байгаа. Би өг өшөөж байгаа авираад цаашгаа энэ өрөөлөө гармаар. Гэхдээ хоёр гарны нэг нь дутуу ажиллаж байгаа учраас яаралтай хүч барьж авах шаардлага гарах үед дутуу ажиллаж байгаа хөөх. Тэгээд доошгоо дүн бодсон ч гэсэн дотор гиз илгний чийгүү болчих. Ecuador. Causaita caray. Tigramushama. Intio tabalo. O tabalo inti. Энэ гадны инженеерс өчтөрөөс хойш нийлээ одоо ажилласан юм. Нарийнхан хар хорхоотой. Энэ годын усна. Энэ одоо ямар хоргоо их үд уусна ингээд төсвөртэй байгаад байгаа юм нарийн харахгүй. Ер нь чулуунууд дээр дүүрэн байгаа. Харагдаж байна уу? Биширж байна уу? Энэ нарийн ийм харахгүй болж байгаа юм гээд байж байгаа. Нарийн харахгүй зөндөө бах. Тэгээ би дээр үед одоо ууланд гарсан хүнд өвчнөр өвдөөд ууланд гараад тэгээ юм хорхоотоо усуугаад өвчин бүр оргуу идэгсэн тухай түүх сонсож ирсэн. За тэр жаминд орж игээд хурандаа байсан. Тэр бол бас л уулын өв сургамал тэгээд энэ голын аршийн усараад элгэний хорт хадар гэдэг өвчнөөс оргуу салаад тэрнээс хойш одоо бас олон хүнийг өөрийнхөө туслахаар эмчилж байгаа бас юм туршлага байдаг. Тэгэхээр энэ бол тэр чигтэл одоо бурхан бомбын орон гэдэг шиг эмийн ургамал, эмийн аршаанууд дүүрэн газар юм бол стад зорж ирж чадсан хүн бол үнэхээр эрүүжээ буцхай газар юм байна. Доор нь хүлээгээд авдаг совлилтаа тэр совлилт нэрээ тэгээ энэ сайхан байгаль донд нэг хит толгод бол хүн ер нь баг сэтгэлээр эрүүж юм байна дөө. Тэгээ байгаль нөр юм өв сургуулийн юм агаар салхины юм үнэхээр гоё юм аа.